Дараагийн мэдээ танилцуулъя. Өмнөд Солонгосын шүүх лав гарах шийдвэрээ гаргасан байна. За тус улсын тэргүүн хатагтай хаасантай холбогдуулан шүүхийн шийдвэрийг танилцуулсан. За түүнийг 1 жил 8 сарын хугацаанд хорхоор болсон байна. За ингэж одоо шийдвэр гаргуулсан гол шалтгаан нь түүнийг хэл ахуулын хэрэгт одоо буруутгаж байгаа юм. За Сөүл хотын дүүргийн шүүгч Чо Ву Инсун Ким Гёнхийг улс төрийн ашиг сонирхлын зорилгоор нэгдлийн сүмийн албан тушаалтнуудаас хэл ахуулсан хэрэгт буруутай гэж тогтоосон байна. За Ким Гёнхийг 2009-оос 2012 оны хооронд Dodge Motors компани хувьцааны үнийг зориудаар өөрчлөх схемд оролцсон. 2021 оны 6 дугаар сараас 2023 оны 3 дугаар сарын хооронд улс төрийн зүйчлэгч болох Мён Кентоноос санал асуулгын үр дүнг үн төлбөргүй авснаар улс төрийн сангийн тухай хуулийг зөрчсөн. Улс төрийн тусалцаа авах зорилгоор нэгдлийн сүмийн зүтгэлтнүүдээс өндөр үнэтэй бэлэг авсан гэсэн ийм 3 багц хэрэгт буруутгаж байсан юм. Өмнөд Солонгосын прокурор анх ял төлөвлөлтөө Өмнөд Солонгосын нэгдлийн сүмээс тансаг зэрэглэлийн шанел цүнх очир алмазын зүйлд авсан гэж буруутгасан. Ингээд түүнд бол 15 жилийн хорих ял 2.9 тэрбум вонны торгуул ногдуулахыг тухайн үедээ шаардаж байсан. За харин шүүхийн шийдвэр бол энэ одоо байдлаар гарсан гинти шийдвэр болсон гэж ажиглагчид харж байна. За прокуроруудын хувьд бол мэдэгдэхдээ Гёнжин Пепсо гэж нэрлэгддэг бөө болох Жон Самбэ 2022 оны 4-р сард тухайн үеийн нэгдлийн сүмийн төв байрны дарга гасан Ён Кёнхогийн нэрийн өмнөөс тэргүүн хатагтай Ким Гёнхид нийтдээ 6 сая вонны үнэтэй шанел цүнх өгсөн гэж буруутгаж байгаа. За мөн 7 дугаар сард Ким Гёнхи 10 сая вонны үнэтэй шанел цүнх 62 сая вонны үнэтэй граф нэртэй очир эрдний одоо зүйлтийг тухайн сүмээс хүлээж авсан. За гисэн хэдий ч шүүхийн хувьд 2022 оны 7 дугаар сард өгсөн цүнх зүйлт нь гэмт хэргийн орлого гэж үзсэн бол 4 дугаар сарын ихээр өгсөн бэлгийг бол хууль ёсны хязгаарт хүрээгүй гэж тогтоосон байна. За мөн шүүх Ким Гёнхийг хувьцааны үнийг зориутаар өөрчлөх улс төрийн санхүүжилттэй холбоотой хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт буруутгаж байсныг нь нотлох баримт дутуу гэж үзэн цагаатгсан байна. За 12 дугаар сард прокурорууд Ким Гёнхийг хуулиас дээгүүр авирлаж нэгдлийн сүмтэй өгсөн хуульдан үндсэн хууль заасан шашин төр тустай байх ёстой гэсэн заалтыг зөрчсөн гэж тухайн үедээ буруутгаж байсан. За нэгдлийн сүмийнхээ зүгээс бол Ким Гёнхид өгсөн бэлэг бол өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. За харин хариуд нь ямар нэгэн улс төрийн дэмжлэг аваагүй гэж одоо мэдэгдэж байгаа. За шүүх хуралд оролцож буй тус сүмийн удирдагч хан хагжаа эдгээр бэлгийг Ким Гёнхид өгсөн ахуул гэдгийг үгүйсгэсэн. За үүний зэрэгцээ Ким Гёнхи бас өөрт нь тулгсан ялыг бүхэлд нь үгүйсгэж байгаа. За түүний хуулийн зөвлөх нь уг шийдвэрийг хянж үзээд ахуулын хэргийг давж заалдах хэсгээ шийднэ гэдгээ мэдэгдсэн. За Ким Гёнхигийн зэрэгцээ түүний одоо нөхөр болох экс ерөнхийлөгч Юн Сокёл нь 2024 онд цэргийн зэрэглэм зарлантай холбоотойгоор шоронд хоригдож байгаа. За үүний дараа бол энэхүү ял бас тогтоогдсон байна. За хоёулаа цагтан хоригдож байна. За Юн Сокёлын хувьд 2024 оны 12 дугаар сард цэргийн онц дэглэм зарлсныхаа төлөө за Ким Гёнхи болвол хэл ахуул авсан хэрэгээр Өмнөд Солонгост нэгэн зэрэг хоригдож байгаа. Одоо тэргүүн хатагтай болон ерөнхийлөгч хоригдож байгаа ийм анхны тохиолдол болж байгаа юм. За Юн Сокёлын хувьд нийтдээ 8 хэрэгт бол буруутгаж байгаа. За үүн дотор цэргийн онц дэглэм тогтоосны дараа түүнийг баривчлах орлогыг саатуулсан хэрэгээр энэ сард бол 5 жилийн ял оноогоод байгаа. За одоогоор энэхүү одоо хорих ялыг давд заалтж байгаа. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч бас цагтан хорсонтой холбоотой маргаан үргэлжсээр байна. За мөн энэ хэрэгтээ бас нэгэн холбогдсон зүйл нь тус улсын сөрөг хүчний одоо лидер хууль тогтоогч асан Кван Сон Донд нэгдлийн сүмээс хахуул авсан хэрэгээр 2 жилийн хорих ял оноосон гэж Өмнөд Солонгосын Йонхок агентлаг мэдэгдэж байгаа. За Кван Сон Доны хувьд бол шашны гаж урсгал гэж нэрлэгддэг нэгдлийн сүмээс 100 сая вон авсан хэрэгт буруутгасан. За прокурорууд нэр хүнд нь унсан ерөнхийлөгч асан Юн Сокёлын энэхүү одоо холбоотонд 4 жилийн хорих ял оногдож байсан боловч шүүхийн зүгээс 2 жилийн ял болгож бууруулсан байна. За Кван Сон Доны хувьд бол Юн Сокёл тухайн үедээ цэргийн дэглэм зарласан. За энэ үед бол сөрөг хүчний ардын хүчний намыг даргаар ажиллаж байсан ийм улс төрчин байна.